болцооны зөх хэмжээний мөнгө бол нөөц болцоол байгаа. Аха. За цайны газрын бизнес. Цайны газар бол байгаа бас адилхан. За байршлын хувьд дугуй засварын бизнесээ байршлаа тодорхойлсон уу та? За байршлын хувьд дугуй засвар тодорхойлсон байгаа. Хүнсний дэлгүүрийн хувьд Хүнсний дэлгүүр бол бас сайн мэдэхгүй байна. тодорхой биш гэсэн үг үү те? Цайны газрын хувьд Цайны газар бол бас муу адил сайн мэдэхгүй байна. байгаа те. За. За тэгвэл одоо эцэст нь хоёлоо оноогоо дүгнэхэд дугуй засварын бизнес маань 10 хоног авсан байна. За хүнсний дэлгүүр маань болохоор 5 хоног авсан байна. Цайны газрын бизнес маань болохоор 7 хоног авсан байна. За дугуй засварын бизнес маань хамгийн өндөр оног авсан байна те. Тэгэхээр энэ бизнесийн хувьд та эхлэх боломжтой юм байна. Тэгээд харин хамгийн гол юун дээр анхаарах гэхээр та дугуй засварын бизнесийг эхлэхэд төвхөдөө олдоц хэр байгаа гэдгийг судлаад те тэрийг баталгаажуулах хэрэгтэй юм байна гэж би танд зөвлөмөр байна л да. За ах нь одоо энэ олон санаа дундаас одоо эргэлзээд ийсэн ямар ч байсан нэг шийдэлт хүрлээ. Тийм тэгээд одоо нэн төрөнд би одоо дугуй засварынхаа түүхийд материалыг олж үзье судлах хэрэгтэй юм байна. Тэгээ маш үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Тэгээ хойштын бизнест ямар ч байсан олон асуудал тулгарх энэ асуудал дээр ирж зөвлөгөө авъя. Ингээд баярлалаа. Бизнесийн амжилтын түүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. За тэгэхээр сорьц цааны нэвтрүүлгийн маань Монголд үйлдвэрлэв болон эхэлж байна. Тэгэхээр Монголд үйлдвэрлэв болонгаар бид хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын харилцагчдын хийсэн тоног төхөөрөмж болоод бараа бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулдаг байгаа. Тэгэхээр энэ удаагийн булангаар бид эсхийн үйлдвэрийн тоног төхөөрөмж болоод ноосны гар самны талаар танилцуулгыг бэлдсэн байгаа. Магадгүй та эдгээр бараа бүтээгдэхүүнийг хайж байгаа бол энэхүү болонд анхаарлаа хандуулаарай. Сорьц цааны нэвтрүүлгийн маань Монголд үйлдвэрлэв болон эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид тоног төхөөрөмж бараа материалыг Монголд үйлдвэрлэж байгаа хүмүүсийг та бүхэндээ энэхүү булангаараа танилцуулж мөн захиалга авдаг байгаа. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгтээ бид хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын харилцагч Хатантууд бүлгийн Баасан жаргал эгчийг тоног төхөөрөмжөд танилцуулаач хэмээн урьсан байгаа. За танд өдрийн мэндийг хүргэе. За Баасан жаргал эгч хоёлаа тэгэхээр нэг машины хажуу зогсож байна тийм ээ. Тэгэхээр хоёлаа энийгээ бас үзэгчдэд танилцуулъя. Энэ юуны тоног төхөөрөмж вэ? За энэ маань ноос сэмлэх бутлах төхөөрөмж Монгол одоо уламжлалт гар аргаар гэрийн эсхийг хийдэг байсан. Үүнийг механикжуулж бүтээмжийн өндөрсөх нэгсэндээ ийм төхөөрөмж үйлдвэрлэж байгаа. Нэгээр ноосоо бутлах, сэмлэх одоо ингээд ширхэг бүрчлэн задлах ийм төхөөрөмж юмаа. За тэгэхээр ноос сэмлэх төхөөрөмжтэй маань уялдаад бас хамт өөр төхөөрөмжүүд байх ёстой. Эсвэл энэ маань л өөрөө яг ноосоо сэмэлждэг үү? Энэ төхөөрөмжөөр ноосоо сэмэлж бутлаад эсгэрүүлэх барбан гэдэг тусгай төхөөрөмж байгаа. Хоёлаа тэгвэл одоо барбаныг үзэхөд. За тэгэхээр бид одоо харин барбаны хажуу зогсож байна тийм ээ. Тэгэхээр барбанаа үзэгчдэд танилцуулбал. За барбан нь одоо эсхийг чангаруулах, нягтруулах зориулттай тоног төхөөрөмж хоногт 15-аас 20 эсгий гаргах хүчин чадалтай. Эсгийний хувьд болохоор яг метр 80-аас 5 метр 5-20-тэй эсгий гарах боломжтой. За. Барбаны одоо юу гэдэг хүчин чадал бол нэлээд өндөр юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр нөө үйлдвэрлэл гэр бас хийж байгаа хүмүүс нэлээд томхон төвшний хүмүүс байвал зүгээр юм байна тийм. Гэрийн эсхий хийх зориулттай үйлдвэрлэлийн хэмжээний том тоног төхөөрөмжлөлтэй. Хатантууд бүлгийн хувьд ерөнхийдөө одоо тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа ер нь явуулаад хичнээн жил болж байгаа вэ? Одоо туршлагыг би үзэгчдэд хэлэх гээд байна л да. Манай бүлэг болохоор одоо тоног төхөөрөмж үйлдвэрлээд 4 жил болж байна. Эхлээд жижиг оврын ноос боловсруулах төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг байсан. Сүүлийн жил бол том одоо гэрийн эсгийн үйлдвэрлэж байна.
Тэгэхээр жижиг оврын гээ хэлсэн манай үзэгчид ялангуяа жижиг оврын тэр нөгөө гар самыг их сонирхож ийсэн. Тэгээ бас тэр талаар мэдээлэл өгөөч гэж хандж ийсэн. Тэгэхээр хоёул одоо гар самн дээр очиод үзэгчдэд танилцуулъя тэхүү. За тэгье. За тэгэхээр бид гар самн дээр хөрөлцөн ирээд байна. Тэгэхээр гар самныхаа давуу талыг манай үзэгчдэд танилцуулаач. За манайх 2-3 загварын гар ноос самнах машиныг үйлдвэрлэдэг. Энэ сам маань одоо ноосыг зулхай болгож бэлтгэдэг ийм зорилтын сам байгаа. Энэ самаар ноосоо угааж цэвэрлж сэмэлсэн ноосоо энэ самнаа зулхаагаа бэлтгээд эсгэрүүлээд одоо бойтог, таавчиг одоо ахуйн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг хийж байна. Энэ хоёрын маань хоёр өөр байгаа нь тусын одоо нэг онцлог байгаа юу? За энэ нь болохоор эрмэн дамжиргатай, энэ нь болохоор араа, эрмэн дамжиргатай. Энээс гадна бас төмөр араатай юм 3 өөр загвартай машин үйлдвэрлэдэг. Энэ одоо энэ дээр самнаад бэлтгэсэн ноосороо бас ээрээд утас болгож болдог. Утас хийдэг төхөөрөмж нь одоо энд түр алга байна. Гэхдээ ерөнхийдөө бол утас одоо ээрдэг төхөөрөмж маань 2-3 загварын бас тийм төхөөрөмж байдаг, үйлдвэрлэдэг юм байна. Тэгэхээр бизнес эрхлэгч байгаа тэр дундаа одоо гэртээ эсгий таавчиг хийгээд бэлэг дурсгалын зүйл хийх гэж байгаа хүмүүс байх юм бол одоо гар сам танд бас нэн тэргүүний шаардлагатай тоног төхөөрөмж болдог тийм ээ. Энэ гар сам маань нэрөөсөө эсгий урлалын хамгийн гол төхөөрөмж болж өгч байгаа. Тэгэхээр энэ одоо нөгөө нэг пилонк маань ер нь баталгаат хугацаа карт тийм ээ. Баталгаат хугацаа ер нь өгдөггүй, ер нь хэр удаан бас хэрэглэгддэг юм бол? Энэ карт байна. Одоо энэ түрүүчийн манай үйлдвэрлэсэн самнууд 4 жил болж хахад явж байгаа. Энэ картны хувьд бол чанартай сайн карт байгаа тийм. Яг Монгол нооснд одоо Монгол ноосны нөгөө зориултын учраас энэ бол Монгол нооснд тохирч байгаа. Тэгэхээр басан жаргалагч би ер нь одоо юу гэдэг гар самыг те ганцхан Монголда танаа бүлгийг үйлдвэрлэдэг импортоор ганц нэг байгууллагууд оруулж ирдэг гэж сонсч байсан. Тэгээд ер нь гар самж болоо тоног төхөөрөмжийн хувьд үнийн хувьд ер нь ямар хөө байдаг бол бусдад харьцуулахад? За гаднаас орж байгаа тоног төхөөрөмжийг бодох юм бол манай тоног төхөөрөмж хямд зориултын карт ленттэй учраас одоо хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа. Мөн энэс гадна нөгөө хас банкны лизингээр бас худалдаалдаг. Тэгэхээр илүү боломжтой лизингээр авах тий? Боломжтой. За. Тэгэхээр танаа одоо юу гэдэг энэ тоног төхөөрөмжүүдээс аваад ер нь хэдийн хэргийн хугацаанд харилцагчид маань одоо яг ашиглаж гин ер нь баталгаат хугацаа энэ төр гэж байгаа юу? Манайх тоног төхөөрөмж 6-аас 12 сарын баталгаат хугацаатай. Тоног төхөөрөмжийг ер нь авсан хүмүүс ашгаа хийцэн л гэж ярьдаг да тий. Сургалтын төвүүд их авдаг гэж сонсч байна. Төвүүд бол нэлээд хэд үйл ажиллагаа явуулаад байж байгаа та. За үзэгчдээ тэгэхээр магадгүй та гар сан болоод эсгийний тоног төхөөрөмж сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоорой. Бид энэ удаагийнхаа Монголд үйлдвэрлэв булангаар хатан туул бүлгийг та бүхэндээ танилцууллаа. Тэдний хийсэн бараа бүтээгдэхүүн тань таалагджээл доорх хуцаар дэлгэрэнгүй авч болно. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Таны бизнесийн түүхийг хамтдаа бичилцэх хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын бэлтгэн хөргсөн Search цаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ доорх утас мэйл хаягаар бидэнд илгээгээрэй. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.